Өглөөний мэнд би бүр амар олон гэртээ амарсны эцэс өнөөдөр надаа гэрээсээ гарах гэж байна. Дулаарсан болоо би 2-7 хоног гэртээ амарсан. Нураараа ват гарцгаая. Энэ Nature Republic-ийн маскыг тавих гэж байна. Тэгээд өглөө ингээд нүрээ бутахын өмнө маск тавьчаад гарвал ачиг хуурай арьстай хүмүүсийн арьсан таталтахгүй их амар байдаг. Бас ингээд ихтэй өдөр болгон бас яг би маск тавьдаг юм аа. Ер нь нэг өглөөс ирэхэд нэг арьс жоохон чиг дутагдж байгаа мэдэгддэг тий. Тийм үед ерөнхийдөө яг нүрээ бутахын өмнө маск тавьчихдээ. За юу өмсгөө бэлдээ. Эхлээд өнөөдөр цаг агаар хэдэн гарсан. Гадаал дэжгүй нартаа харагдаж байна. Дэжгүй дулаахан байх юм шиг харагдаж байна. Гэцэн би хацчлаа. Өнөөдөр цаг агаар 16 градус юм байна нэмэх. Бүр ийм гоё нартай. Яг одоогийн байдлаар 13 градус байна. Тэгэхээр би өмсвэ. За би маск авсан. Тэгээд суура тавьчлаа. Base primer. Энийг хэрэглэж байгаа сүүлийн үед. Би яг энэ foundation-ы талаар тусдан бичлэг хийж оруулсан байгаа. Тэрийг үзэж болно. Надад аюу таалагдж байгаа. Лунагийн ууд харагч байгаа. Тэгээд ууд харагчаараа бол ерөнхийдөө яг энэ нүдний доор ингээд баг зэргийн хурцчууд идэг. Нүдний доороо тэгээд хацар нэрэ баг зэргийн улаатай тэндээ жоохон ингээд болоо. Яг ууд харагчаараа зөвхөн яг баг зэргийн өөтэй хэсгүүд тэрэ. Энэ powder-аас би болохоор амар их төрөхгүй баг зэргийг зөвхөн энэ хэсгээрээ төрөхтэй. Ингээд гарн дээрээ мааж агаад энэ парлонт баг зэрэг байгаа. Тэр баг зэргээр нь гээд нүднийхэн доогоор хаварны энэ харагдлаар тухаар ингэ болоо. Сүүдэр энэ сүүдэр маань юм холын онгоос авчихсан. Тэгээ би болохоор яг энэ үстэй айгүй ойрхон ингээд жоохон тавьчтیں۔ Тэгэхээр нэг үхс гоё урдаасаа өтгөн юм шиг харагддаг. Өтгөн үстэй юм шиг. Тэгээ бас яг энэ хэсгээр жоохон тавьдаг. Тэгээд шанааны ясан дээрээ хитрхийн доошоо оруулж болохгүй. Яг энэ нүдний энэ хүүхэн ингээ их зуршаа харцсан бод нүдний хүүхэн хараанаас ерөөс их зүйлж болохгүй эндээс гэсэн үг. Тэгээ шанааны ясан дээрээ тавьдаг. Жохон хүзүүр уусгаад ингээ тавьчихдаг. Тэгээ энэний өнгө нь болохоор иймэрхүү шаргалдуу өнгөтэй. Тэгээд энийга шанааны яг энэ хамгийн өндөрлөх хэсэг. Шанаанаас энэ юу юм бэ? Хацрын яс. Хацрын ясныхаа хамгийн өндөрлөх хэсэгтэй ингээд тавьд өчтөг. Энэ хайлайтаараа энэ ерөөхдөө цагаан өнгөтэй. Өнгөөр болохоор хамааных үзүүр дээр тавьчтээ. Тэр бүр хамгийн юм шүнтгэр харагдана. Энд тавиад уруулын яг энэ дээдлэлт ингээд
нь. Тэгээд духан дээрээ тавьсан жолн тавихгүйсэн жолн дөө. Заах тавьчих. Хамраа болохоор бас яг энэ сүүдрээр өндөрлчин. Ингээд ерөнхийдөө суур тавилт маань дууслаа. Одоо хөмсгөө бодно. Хөмсгөө болохоор итүү тавсан энэ хандаа хэрэгэлдэг. Цоглоомтрнаас бас яг тогтмол байнгын нэг хэрэгэлж байна. Хөмсг маань иймэрхүү. Хөмсгний хөөсийг ингээд дээш нь нөгөө савнгаа ашиглаад бас өчлөө. Тэгээ би сая хацраа өнгөлөхөө мартсан байсан. Тэгээ хацраа өнгөлцсөн байгаа. Хацраа болохоор энэ Natural Republic-ийн дотор хөнгөн юм хөөрхөн. Амар удаан хэрэглэж байна өө. Тэгээ scoop бол заримдаа нүдний энтенийхээ одоо энэртэй амар тод харагдчихна. Яг ингээд хамгаалуулсан жоон бүдэх гэж шүү дээ. Энэ өнгөөр ингээд заримдаа улбашаар авахгүй энэ өнгөөр заримдаа өнгөлчдөг. Тэгэхээр айгүй гоё харагддаг. За одоо нүдэ тандий. Ер нь бол тэнэ би нэг тийм тод тавьдаг. Хөвшлийн ер нь айгүй жоохон бүдгэн тавьдаг тэнэ. За эхлээ суур өнгөнд нь болохоор энэ өнгөөр. Тэгээд нүднийхаа ингээд саяхан юугаар ингээд доогуур нас ингээд бодчих байгаа. Одоо яг энэ давхрааны хэсэг контур тавсараа баг зэрэг энэ өнгөөсөө яг өнгө дагуу чүд өнгийг ахиулаад уус баг зэрэг тодруулна. Нүдний хотор талыг бодно. Нүднийхаа контрыг болохоор би сүүлийн үед өмнөөхөө ингээ бүтэн тавьдаг байсан. Заримдаа ч бүтэн тавьдаг. Ихэвчлэн сүүлийн үед болохоор яг юм дундаас нь ингэж тавиад байгаа уршаагаа ингээ бүтэн ш. Тэгээд дотор талаа ингээ будчихж байгаа болохоор угаасаа зүгээр харагдана. Тэгээд дээгүүр нь бол яг бүтэн контуртахгүй ингээ талаас нь хойш нь ингэж контуртж байгаа. Контрыг одоохондоо ингээ төгс тавиаг байгаа. Хоорондоо баг зэргийн өөр ч юм уу тиймэрхүү урт уг байгаа. Тэгээд би ингээд нөө сормоос наадаг байхгүй дандаа. Наахаар одоо энэ контра ингээд сормоосоо наахынхаа өмнө ингээд яг гоёжлох юм болгоо будчихдаг. Наасны дараа ингээд жоохон өөр болчдөг байхгүй юу сормоосаас дараа. Тэгээд тийм болохоор ерөнхий яг хэлбэрийг ингээд гаргаж орхичоод сормоосоо наасныхаа дараа ингээд дахиад засчихдээ би контра хооронд нэжлэх юм болгоо. Доотлогын сормосыг бодъё. За энэ хитүү тавсан. Би өрнөнд хитүү тавсан уруулан мөдөг аюу хэрэглэх дуртай. Өмнө самгалт хитүү их гоё. Тийм ингээ хитүү тавсан уруул хүрээлэгч. Энэ бас хитүү тавсан уруулан мөдөг ихгүй. Тийм миний хамгийн дуртай өнгө ингээ дууссан. Яна авах гад очисон чинь яг энэ өнгө нь байхгүй уучлаарай дууссан гэсэн. Хитүү тавсан ер нь уруулын модогнууд нь аюу гоё надад амар таалагдаад тийм. Өнгөний сонголт аюу сайтай. За ингээд миний өнөөдрийн мейкап маань бол дууслаа. Өнөөдрийн маань мейкап иймэрхүү. Хувцас өмсөё. Гадаад улайхан маавал ер нь гайгүй мейкап услаад гарах шийдлээ. Цуваа өмсөё гэж бодож байна. Ер нь цувандаа орё гэж бодож байна. Өө. Зяа. Би ихтэй нүдээ хоёр өөр бутцсан байна. Нүдээ хоёр өөр бутцсан байх юм. Нүдлийн контур арай нэг тийм жижигхэн. Богинохон болчих. Энийгээ янзлнаа. Нүдлийн контурыг тэгээд хувцас өмсчлөө. Няхан гадуур шүү цуваа өмсөө авчи.
Тэгээд энэ цамц надад амар таалагдд юм аа. Ингэр нь ийм гоё. Ингэрний хэлбэр нь аюу гоё яваад. Тэгээ гоё бэлхүүсээр ингээд нэг гоё байраад ханцуун ч гэсэн юм гоё байруу. Тэгсэн мөртлөө биед амар тухтай. Материал нь аюу гоё. Эний чинь би чинь баг жилийн өмнө нөгөө нэг байдлууд гэдэл хүрээд штэ мэдгүй. Тэс очиж авч байсан. Тэгж хямдхан авчихсан баха. Тэгээ доогуураа зүгээр юм джинс өмсчлөө өндөр судалтай. Тэгээд одоо энэ тэлэлж үзье. Энэ тэлээсэн ч аюу гоё харагдчихж байна. Ингээд сайн анслаад үсэж нэг янзлахгүй дээ. Ёо ширэлтсэн юм шин. Энэ чигээр нэг ингээл гарчээ. Энэ цовыг өмсөө гарчт юм уу гэж бодоод яана ч хурцээч. Өнгөн аюу гоё, өнгөн надад амар таалагддаг энэ цовны. Тэгээд гадаа жоо сэрүүгэн байх юм бол энийг ингээд товчлчихноо гадаа гарч байгаа. Ингээд товчлоод тэгээд ингээд бүслүүд ингээ өмссөн ч болно. Эсвэл бол зүгээр задгаа тавиад өмссөн ч болно. Оройхондоо л яг хоо бүслэх байхад одоохондоо гадаа гоё ингээ гоё нартай амар дулаахан байгаа болохоор зүгээр ингээд ингэрийн задгаа тавиад ингээд сул тавиад ингээд цүнхний үдийн цагаан цүнхийг өрнэ. Юм хоёр давхар юм осортой. Гэтэ энийг нь болохоор зөвхөн даан энэ осортой нүүрсэн ч болно. Эсвэл бол энэ осортой нүүрсэн ч болно. Тэгээд ингээд эндээс нь салгаад авчин энэ бас жижигхэн цүнхийг бас салгаад авсан ч болно. Энэ жижигхэн бүр амар хөөрхөн бод. Игдүүтэй. Нэг хөөрхөн. За гарлаа. Энэ гинжтэйгээ хослуулаад гутлаа ингэсэн. Энэ гутлыг бараг 4 жил өмсөж байгаа. Айгуу гоё гутлаа. Надад амар таалагддаг. Нэг цэвэрхэн харагддаг. Бүх хувцсан дээр нэг гой зогцоод амар цэвэрхэн харагддаг. Урдуураа жоохон ингээ илэгдсэн баруун тал нь гарлаа. Маска заавал зөө. Хэзээ гоо ингээ маск зүүхгүй гардаг болох юм болоо. Тэ. Бай.